За сайн байцгаана уу? Шүүдэр цэцэг сувгийн дараагийн дугаар эхэлж байна. Улаанбаатар зохиол маань бүр сонирхолтой хэсэгтээ очоод тасарсныг та бүхэн маань мэдж байгаа. За тэгээд энэ Улаанбаатар ном хамгийн сүүлд 3 жилийн өмнө хэвлэгдсэн баха. Тэрнээс хойш дахиж хэвлэг байгаа. Тийм болохоор яг цаасаар нь авъя гэсэн хүмүүс байвал боломжгүй шүү. Хамгийн сүүлчийн номыг өнгөрсөн жил энэ шүүдэр цэцэг сувагт уншиж эхлэхээс өмнө нэг уншигч маань захиалаад Япон руу аваад явцсан. Тэгээд одоо цаасан ном нь ерөөсөй байхгүй байгаа. Яг уу ирэх жилээс ч юм уу өвлөөс хэвлж магадгүй гэж бодож байна. Хүмүүс нэлээд асуудیں۔ За тэгээд нөгөө сахилгагүй номын охин чинь цэцэрлэгээсээ оргоод дууссан шүү дээ. За зохиолоо эхлэе. Нэрээ мартснаас Хаан банкны дэлгэцэн дээр харагдах дансанд зохиол сонссны урамшууллаа шилжүүлэх юм бол маш их баярлах болно шүү. Эрхэм уншигчдаа. За зохиол руу гаръя. За бити уйлаа ханаа гайг бах. Би чөлөө аваад гарыг. Юмыг яаж мэдхв? Минжмаагаас асуучих минь гэж нөхөр нь хэлж тайвшрууллаа. Нэрээ Минжээ миний охинд сайн шүү дээ. Авчихсан ч юм биш байгаа да гэж альма бодоод залгахаар шийдлээ. Чингүүнийг ажил дээр нь нэрж уулзаад явснаас хойш 3 цаг өнгөрч 6 цаг тохиж байлаа. Минжмаа уцандаа түүний дугаарыг цагдаа Чингүүн гэж тэмдэглэсэн байснаа цагдаа гэдгийг арилгаад зогсож байтал гинт дуудлага иржээ. Харуул альма залгаж байна. Альмагийн дугаарыг хараад номинг л ахуулах гэсэн болов. 6 өнгөрцөн бахад цэцэрлэгэнд харчдгүй мó гэсэн бодол орж ирээд уцыг авлаа. Гэтэл цорхирон уйлж амьсгатсан альма. Минжээ намайг цэцэрлэгээс алга болчлоо. Миний дуу аваагүй үсттэй гэхэн тэр. Үгүй штэ. Аав наваагүй мó. Хадаах. Үгүй. Хадаа ажилтаа байсан. Би авах хэрэгтэй байсан чинь байдгүй. Миний дуу хайлцаад өгөөч. За та битээ уйлаа альмагч. Нөгөө шилэн байшин гэдэг төгөл хотгон руугаа явцсан биш үсттэй. За би одоохон битээ уйл гэд Минжмаач сандарчихлаа. Унаа хэрэгтэй бол залгаараа гэсэн Чингүүний үгийг гинт санангууд түүн рүү залган Чингүнэ надаа машин хэрэг болоо. Зав байна уу? Нөгөө намаа охин алга болчихож одоо ажил дээр хүрээд ирч чадах уу гэлээ. Хотын төвөөр ажил хөөцөлдөж явсан Чингүнч уугаан тас тэр дороо давхин ирлээ. Угаасаа ч ажлын цаг дуусчихсан байсан л та. Тэр хоёрыг зоогийн газраас гүйлдэн гарахад том ширхэгтэй цас зөөлөн бодарсан ёстой нэг дурлалт хосуудын мөрөөдлийн өдөр байлаа. Минжмаа цас бодроход баярлдаг хүүхдэрхүү зан хөдөлж. Хүү цас орж байгаа мó? Ямар гоё юм бэ? гэж шагширснаа номинг санан Чингүүний машины арын суудалд үсрэн орлоо. Энэхүү агшинд номин автобуснаас бууж ганцаараа хуучин гэрийнхаа зүг цас бодорсон явган хүний замаар гав ганцаараа хээв нэг алхаж явлаа. Ямар гоё вэ? Цас орж ийн. Утгагүй шинжил олно. Би гацууртаа хүслээ шивнэ. Би нөгөө ээжтэйгээ л уулзмаар байна гэж шивнэн. Тэгээд өвлийн үгэн миний гуйлтыг сонсоод зөвшөөрөн шүү дээ гэж номин бодож явлаа. Тоодгор ягаан өдөн хөрөмтэй бяцхан охин ийхүү аманда ганцаараа бутнан алхаж явааг хэн ч анзаарсангүй. Ажлаасаа тарсан хүмүүс яаран алхалцгаа хаж. Хотын төвийн хүн урсгал ердийнхөрөө л урсж байлаа. Болон тойронгууд хар ширмэн хашаатай улаан тоосгон байшингууд гараад ирв. Тэр би ганцаараа ирч чадна шít гэж номин амандаа хэллээ. Хотхны хаалгаар номинг ороход харуул залуу ганцаараа яваа охиныг анзаарсан ч аав ээж нь хайцсан юм гэж асуух гэснээ дотор холбоон дуугарснаас сатаарад оруулчихсан байлаа. Байрны гадаа хэн ч байсангүй. Хүүхдийн тоглоомын талбайн тентэх элсний ашлагны дэрэгдүр хідэн тагтаа тонголзон юм төөж байснаа номингоос үргэж дэрхийн нисэж одлоо. Тэнэг тагтаанууд би та нарт боорцог өгөх гэж байсан юм чин гэж охин бовтнаад гусуур руу гүйлээ. Номин гусуурн доогоор орж хэд хоногийн өмнө Минжмаатай эрэхтэй болсон нууцаа олж шилэн дээрх шороог
Улаан носон бэлэгээрээ арчин арилгуул өнөөхөл ээжтэйг авахулсан зураг нь гараад ирлээ. "Өө ээж энд ирээгүй штэ" гэж урамгүй хэлснээ шилний дороос зургийг гаргаж уттал ажиглалаа. Цав цагаан өнгөтэй алчуур тод шар пальто, тийм мөнгөний малгайтай гоёхан ээж. Энэ зургийг аав нь машинаараа ирээд аппарата гаргаад дарж байсан бүдэг батагхан дурсамж санаанд нь орж ирэхэд "Бүдэгхэн байна. Гэхдээ би энэ ээжийнхээ царайг одоо л бүр сайн санаж байна. Гой хумстай гарна тэгэхээр энэ ээжих байсан байх шүү дээ. Альмаа ээжид хумс байхгүй. Үгүй урт хумс байхгүй. Бас энэ ээж надад сарны туулааны үлгэр ярьж өгдөг байсан шүү дээ. Одоо л саналаа. Үлгэр дуусчаар ээж зохиогоод л яриад байдаг байсан. Би саналаа бүгдийг саналаа. Гэхдээ энэ зургийг альва ээжтэй үзүүлэхгүй. Гомдчихно" гэснээ хажууд нь Маша байгаа юм шиг иртгсэлэн. "Зургаа гэртээ аваад очих юм бол манайхаа олон өрөө байхгүй. Бас жорлон гадаа байдаг. Дугуй гэрт амьдардаг болохоор альма ээж олоод үзчихнэ гэд энд нууц олгосон байхгүй юу да. Маша, чи миний энэ ээж хаана байгааг зааж өгөхгүй бол би ээжийг өөрөө олох юм чин" гэлээ. Минжмаг нүүж ирэхээс өмнө хинч номингийн яриг сонсдгүй, ойлгож харилцан ярилцдаггүй байсан болохоор охин Маша гэж цэв цэнхэр өстэй цэнхэр дайшинцтай найзыг өөртөө бий болгон найзалсан юм. Цэнхэрхэн Машад юу ч ярьж олно. Охин өөрийнхөө сонсохыг хүссэн хариултаач Машагаар хэлүүлж болдог. Яагаад Машаг цэнхэр өстэйгээр бодсон юм гэж үү? Нэг удаа бүр дээр үеийн кино зурагтаар гарч байсан юм. Буратино боёо алтан түлхүүрийн адал явдал гэж кино байсан. Ээж аав хоёр нь багада үздэг байсан гэж тэр киног яриад тэгэд нэг удаа зурагтаар гарахт нь номин үдсэн хэрэг байхгүй юу? Хадаа аавынх нь авчихсан гой номд цэнхэр өст хөөхөн охин Мальвинагийнхэн тухаас гардаг. Тэр кинонд гардаг Мальвина шүү дээ. Тэгээд л номин Машаг цэв цэнхэр өстэй охин гэж ботчихсан хэрэг. Ер нь тэр Мальвина бололтой. Номин нууцаа эргүүлж болон дээрээс нь цаас овоолж очсноо дэрэгд нь үнэхээр цэв цэнхэр дайшинцтай Маша найз нь зогсож байхыг олж харлаа. "Хүүе, Маша чинхнээсээ ирнэ гэж үү?" гэж тэр дотроо бодоод. "Маша, би ээжигээ олноо" гэж хэлээд охин босч хашааны хаалга тишгүүлээ. Энэ агшинд хөрмнийхээ ингэрийг ярж урт оролт нь унжсан альма таксинаас буун хотхон руу гүйн ирж байлаа. Номинж ганцаараа бовтонсаар хотхны хаалгаар гарч ирэв. Тоодосон охин альмаад дэндүү инхрээ, дэндүү энцэгхэн бас хайр хөрмээр санагдан тэрч аваад бондгор хацрын үнсэх юмсан гэж тэсгэлгүй ихээр хүсч "Намаа миний охин" гэж бахарцсан дуугаар хашгирлаа. Гэтэл зүүн талаас нь орж ирсэн тослох замаар гинтхэн жижигхэн улаан машин давхин орж ирэхэд охины нүдэнд урд насных нь аав ээж тов тодхон үзэгдэж ухасгийн гүөх гэтэл нэг юмд мөргүүлж юу болсныг ч мэдхэ болон нүд нь харанхуулаад явчихлаа. "Намаа миний охин даанчтэй хүүхэд дайрчлаа штэ" гэсэн альмагийн цөхөрсөн доо тэр гудамжаар нэг хатахад хотхны харуул залуу сандран гүйж гарч ирлээ. Нисэх бодолд очихдоо гэртээ гадаад паспортаа мартсан нэгэн залуу хүний машин унж паспортаа авахар яаран ирж яваад номинг харсангүй мөрөгчсөн тэр байлаа. Охины нүдэнд цас бодорхон үзэгдэх шиг болсноо. "Номин" гэх альмагийн дуу "Саяна" гэх бас нэг ээжийн дуугаар солигдох шиг болжээ. Минжма чингүн хоёрыг түгжирсээр яваад төгөл хотхны гадаа очиход замын цагдаагийн машин ирчихсэн түргэн тусламжийн машин дөнгөж ирж байлаа. "Хүүе, энэ ч одоо юу вэ? Осол болоо юу да" гэж чингүнийг хэлэхэд Минжма балхийгээд л явчихлаа. Хотхны хаалганы дэргэд хүмүүс овооролдон "Намаа миний охин даанчтэй" гэх альмагийн дууг сонсонгууд Минжма тийшээ ухаамаалгаагүй гүйлээ. Залуухан эмч бүсгүй тэр овооролцсон хүмүүсийг хаага яран "Хүмүүсээ хоошоо" гэд охины хажууд суун үзэлгээ эхлэв. "Альмаа ихчээ" гэсээр Минжмаг очиход үсэн сэгсэж сормосны бодог нь халтартан урссан альмаа ухаан сэхээгүй юм шиг хүүхдийнхээ хажууд сөхрөн сууж байлаа. Минжмад агшин зур хайрт ээжийнх нь амьсгал хураажсан тэр аимшигт агшин санагдахад тэр номин руу хялам хийлээ.
Та тайвшир, хүүхэд амьсгаатай байна гэх эмчээ үгийг сонсоод Минжма Алимаг татан босгож Алимаа хичээ тайвшир зүгээрээ номин босно эдгэрнэ гэж аргадаж байхад дамнуурахта хоёр совилогч номингийн бөөвийсэн жаахан биеийг өргөж дамнуурах дээр тавилаа. Миний үр номон гэж хашгирсаар Алимаа түргэний машин руу огноо даган оров. Машина арай гэж нэг газар олж тавьчихад Чингүн хурч ирлээ. Хайрын хүүхэд яана ашгүй амьд байна гинэ. Хүүхдээ харж ахгүй энэ яадаг балаа хүүхэн бэ гэлцээр хүмүүс тарж замын цагдаагийнхан химжилт хийсээр хоцорчээ. Амьд байна. Амьд гэснээ Минжма залуугийн царай ууд өөр юмсгэр ширтэн хоёлаа гэмтэл рүү явах уу гэлээ. Чингүн ч юу гэж цааргалах вэ? Тэр хоёр машин руугаа явлаа. Хатгүй хотын захаас арай гэж төв рүү орж ирэхэд номинг гэмтэл соггийн эмнэлэг рүү аваад явсныг Минжма дуулгажээ. Юу гинэ? Даанчтэй гэхээс өөрөг хатхуугийн амнаас гарсангүй. Номин охиныг час улаан машинд мөргүүлж байх тэрл мөчөд солонго сөүлийн онгоцноос бууж байлаа. Солонгын хойноос очно гэсэн амлалттай алтаа хурч амжаагүй байтал тэр ганцаараа харь газар удаан байж твчсэнгүү. Курс эмчилгээгээ дуусангууд боцох тийзээ бичүүлсэн байжээ. 12 дугаар сарын эхний цас хаялсан шинэ жилийн уур амьсгал хэдийн орчихсон энэ л өдөр Улаанбаатарта босон солонгод нэг л сайхан сэтгэл дотно тэгсэн атлаа. Битүүхэн түгших сонин мэдрэмж төрөн хотын төв рүү давхиж явлаа. Алтаа урдах замаа харан богд уулын замаар туулын хөвөг эмжинд давхих зор. Чи минь эд хүтнэр нааша яарч ирэх хэрэг байсан юм уу да? Би ажлаа дуусгаад очих гэж байхад хоёулаа тэгээд цаашаа Итали явна гэсэн биз дээ гэж болгоомжтойхон асуулаа. Цонхоор жирэлзэн өнгөрөх, зайрмагтан хөлдсөн туулгал, сааралтан сүглэх, өтгөн бургасан шугуун танил дүр төрхийг анх удаа л үзэж байгаа юм шиг шимтэн харж яваа солонго. Ганцаараа хүний газар утгаар сэтгэл тогтохгүй маа гэсэн ч үнэндээ анаал талигч охин сэтгэлээс нь гарахгүй. Саяхан охиноо ус ууй гээд байна гэж дэндүү бодтой. Барин тавин зүүдэлснээр гэртэл харъя гэж эргэлтгүй шийдснээ нөхөртөө хэлсэнгүй. Тэр хоёрыг нарны гүр даван хотын төв рүү орж ирэхэд номинг гэмтэл соггийн төв эмнэлэг рүү авч яваад түргэний тэрэг дууд дохиогоо хангинуулан зорж байлаа. Яагаад ч юм өнөөх далд түгшүрэх нь учиг энэ л байсан юм шиг хачин бодол сэртгий тал орж ирэхэд солонго ёо гэж зүрхэд арахад алтай анаал тэр өдрөөс хойш 6 жил өнгөрч байна шүү дээ хэмээн халаглан бодсон ч их нэртээ юу ч хэлсэнгүй. Яг л тэр өдөр тавтагдах шиг түргэний машин харах надад дандаа хэцүү байх юм а гэж солонго машины цонхоор түргэний тэрэгний хойноос харсаар байлаа. Түргэний дохио чиний зүрхэнд орчтой. Уг нь гайгүй болж исэн юмсан гэж хэлэхдээ солонго нөхрөө дургу байгааг соргохгоор мэдэрч байлаа. Чингүн Минжма хоёрыг гэмтэл соггийн эмнэлэгт ирэхэд номинг хэдийн хагалгаанд оруулсан байлаа. Сэхэн амьдруулах тасгийн үүдэн толгилдсон олон хүний дунд хатхуу Алимаа хоёр хамаатныхаа хэдэн хүнтэй хамт зогсож байв. Уйлж сэгсээсэн Алимаа нөхрөө төгшин ухаангүй юм шиг гүлрэн зогсно. Минжма Алимаагаас юм асуухаасаа ч зүрхшээж байлаа. Яаж ийн хатаахаа гэж түүнийг асуухад хатхуу дугарсангүй толгоос ихсрээд эхнэрийнхээ магнаг илнэ. Тархинд нь хагалгаа хийж байна гинэ. Тархиндаа цус хуралттай, гэмтэлтэй гэсэн цус хуралтыг авч байгаа гэж Алимаагийн хамаатны эгч бололтой нэлээд насаа ахмаг эмэгтэй Минжмад хариуллаа. Өө тийм үү. Дотор цус алдааг бол ямаа. Итгэрнэ. Цус хуралтыг авчихад зүгээр Алимаа хичээ гэж Минжма хүүхнийг тайвшруулахыг оролдлоо. Гэвч хагалгаа сайн болсон ч охин ухаан орсонгүй. Маргааш нь Минжмагийн цөөхөн цагтаа өдөр таарсныг ч хэлэх үү. Хичээл тараад ажилдаа очихоос өмнө номинг ирэхээр Чингүнтэй тохирсон байлаа. Цолмон Минжмаг ажилдаа очихоос ч өмнө хамт кино үзье. Би чамайг даая гэж шалахад бүсгүй. Үгүй, завгүй. Найз нь гэмтэл явлаа. Нөгөө хөршийнхөө бяцхан найзыг ирэхгүй бол болохгүй. Ухаан ороогүй байгаа штт. Гэсээр сургуулаасаа гарч ирвэл Чингүн хэдийнэ ирчихсэн машиныхаа хажууд цааш харан утсаар ярин зогсож байлаа. Чи гэмтэл рүү таксидах юм уу? Эсвэл би зоргог дуудаад хүргээд өгөх үү? гэж цолмон хэллээ. Зоргоо гэдэг нь цолмонгийн ээлжит шин найз залуу нэлээ.
Өө хэрэггүй найзаа. Хүргэж өгөн байгаа. За баяртай. Найз нь яарад байна гэд Минжма Чингүний зүг ухсгэв. Хинээр хөргүүлэх нь үү гэж цолмоо араас нь хашгирсаар хоцорчээ. Тэгтэлч дуу шууган өмнө дэгдэж явдаг найз залуу зориг нь сургуулаас гарч ирснээр цолмон ашгүй нэг юм Минжмаг хараанаас алдлаа. Минжмаг гүйсээр төхөж очиход Чингүн ар шилэндээ нүдтэй юм шиг тэр дороо эргэн харжээ. Сайн уу? Яасан? Утаа хүлээсэн үү? Өөгүй. Би чиний хизэд харахыг таасан. За гүү элгүй дээ. Далтыг харагч болоо юу? Чамаг гүүгээд ирэх чинь бас л тааж л байгаа зү. Зүн совин гэж мэдхүү. Далтыг хардаг далаа лам үзмэрч мэргэн хүүхд юу илээ? За суучих. Хаашаа явах вэ? Юу хаашаа гэж гимтэл. За. Хүш нэрээ номингийн урд насны ээжийг л олмоор байна. Гадаад таахан болов залхахаар өрөөмийн болцсон байх юм. Одоо тэгээд тэр хүний анаас хөцөлт хэрэг байгаа мó? Гэхдээ яг хэрэгтэй юм шиг санагдаад байна. Номин бол нь онлын хувьд тухайн орох ёстой. Тархиных нь гэмтэл тийм хүчтэй биш. Цус хуралтыг авцсан гэтэл ухаан орохгүй байна. Номин тэр ээжийг очихоор далд мэдрэхүүгээрээ мэдээд ухаан орчих юм билүү? Өчигдөр шөнө хаалгааныхын дараа би багшаагаа гууж агаад өрөөнд нь орсон чинь ээжээ миний туулай гэд дэмэрэд байна лээ. Намын ер нь их сонио хөгчд. Ээжийн л олчмаар байна. Нэрээ чи дахиад залгаад үзээч ирцэн ч юм билүү? Өө нэрээ тгий. Минжма солонгын дугаар руу залгуул дуудаж байлаа. Тэгснэ митинг call you back гэсэн хариу мессеж ирхэн тэр. Минжма Чингүнийг чи гэж басалж чадахгүй байлаа. Өөрөө яаж ингэж таагаад байдг юм бэ? Нэрээ дуудаж штэ. Өөрөө гин шүү гэж Чингүн дотроо бүсгүйг шоолс хийснэ. Таах чи бахав дээ. Би амар бөө зарим байгаа ш. Ирсэн байж магадгүй гэж логикоор л ботсон байхгүй юу? За тэгвэл ажил руу нь явъя. Талбайн хажуугийн шинэ оффист байдаг юм байна лээ. Гэт хөтлөлөө. Минжмаг хажуудаа суулгачаад ингээд яваад л баймаар. Дурлал гэж ямар юм байдгийг мартсан зүрх сэтгэл нь хаврын цүн төрж байгаа их ус шиг үерлэн ирсэн хайраар болгох нь гайхамшигтай. Ер нь булгамаагаас хойш мөсцсөн зүрх нь энэ бүсгүйн ачаар л гисэж байгаа л та. Цас ороод байна. Хараач ямар гоё вэ гэж Минжма хүүхдэргүй цайлганаар хэлэн цас бодрохыг цонхоор шохоорхон ширтгтээ нүд нь очтон гэлзах инээмсэглэхээрээ зүүн хацар нь хонхоохыг Чингүн өхөөрдөн харж машина барина. Хайрлаж дурлаж ирээдүйн амьдралаа холбоно гэж итгэж явсан бүсгүй нь гадаад руу хаяад явчихсан. Тэгээд тэндээ сураг тасрахад Чингүний сэтгэл ахин идэх болов гэсэн гэхэд дэндүү эргэлзмээр гүнзгий шархалж байж үлээ. Дахин хэн нэгэн хүүхэнд орлож болзоондгүй гэж чудлаа ахаа та. Ирхэш хүний ганцгүй юм чин гомбын гозон толгой явж болохгүй. Нэг юмтаа суудгал ах та гэж хаяа бодохч сэтгэлийн ингэж хүчтэй догтлуулах нь бүхэл сараас илүү эргчгмээрч бүсгүй таарсангүй явсаар хэдэн жил өнгөрчихсөн аж. Гэтэл ийм нэгэн торхон эглээс игэл даруухан оюутан охин зүрх сэтгэлийн ингэж хүчтэй аргамжчих юм гэж хинч санах билээ дээ. Тэр хоёрыг солонгын ажил дээр очиход бүсгүй зөрөөд гадагшаа гарч явсанд бол таарлцсангүй. Минжма хадхуур уцтан номингийн биеийг асуувал янзандаа л байна да миний дөө. Ухаан орохгүй л байна гэсэн хариуд болжээ. Энэхүү осолд орсныхоо 2 дахь өдөр бяцхан номин ухаан орсонгүй л байлаа. Маргааш нь Минжма хичээлээ хараад дахин солонго руу залгуул 3 удаа дуудснаа авчихдаг байна шүү. Минжма сандарсандаа ээрч төгтчин сайн байна уу? Та солонго ихч үү гэлээ. Сайн уу? Тийм байна. Өөрөө хэн бэ? Намайг Минжээ гэдэг юм л да. Би ангахт сурдаг. Тийм, ангахт сурдаг. Тэгээд номин гэдэг нэг 5 настай охин байгаамаа. Тэр охин урд насндаа танаа хүүхдээсэн гэд яриад байдгийг. Юу? Урд насаа. Юу яриад байгааг ч нөхд ойлгосонгүй. Уучлаарай миний дүү гэд утас тасарчлаа. Минжма гартаа уцаа байрсаар яахаач мэдэхгүй хоцорчээ. Тэгтэл нүдэн нэг хүн дарчхав. Тэмтэрч үзвэл том дулаахан гар байхыг бодоход Чингүн л боллоо. Бүсгүйн зүрх цээжиндээ багтахаа болсон мэт догтлон цохлоход Чингүн үү гэлээ. Чи бас тааж мэдэх 5 хааны авьяастай л юм байна.
гэхэд Минжма инээжээ. Тэр хоёр өөдөөсөө харж догтлон зогсно. Тэгтэл хоёр гартаа цаасан аяхтай кофе барьсан цолмон хаа нэг тагс гараад ирдэг байгаа. Минжээгвэ. Өөдгөө амтан. Найз залууга надаас нуугаал, зүхтаал, баригдлаа да. Юу вэ? Юу найз залуу гэснэ Минжма цолмон руу гүйн очиж хазрын чимгэж сэгсэчээд дууга олооч ээ. Энд чин цагтаа хүн номингийн асуудлаар уулзж байгаа юм. Би гэмтэл явлаа. Найз залуу малуу гэж ямар онгойтой юм бэ? Гिचгээд чингүүн рүү гүйлээ. Тэр хоёр заримдаа бие биенээ өхөртгөрөө найз охтуудын дунд байдгаар шулан минь, сэгсгэр минь, хуурсхан минь гэж хачин нэр хэлдэг билээ. Худлаа ярддаг хуурсхан бэ? Дууга өгний доотх нойтон гихчээр надаас нуугаад ахтай ядаг хуурс вэ? Гэж цолмон өвөлсөөр хоцорчээ. Нөхөртөөгөө хамт үдийн зог хурцчгээд ажил руугаа орж явсан солонгоо саяны охин юу гэчвэ? Урд нас масч гэх шиг байтлаад миний зовлонгоор далимдуулаад элдвийн хүмүүс яриад байдаг болох нэ гэж зэвүүрхэх нөгөө талаар 5 настай охин гэсэн үү. Сая намын өнгөрснөөс хойш 6 жил өнгөрчихсэн байх шүү дээ гэсэн гайхширсан бодол бас эргэлдэж байлаа. Намайг гэмтэл рүү хүргээд өгөөч, нөгөө солон гэгч рүү залгасан чинь уурлаад таслаад байна. Мессеж бичээч дээ. Учиргүй залгаад сони юм яриад ахаар мессеж бичсэн дээр штэ. Чингүн жолоо муших зур ийхүү намуухан хилээж Минжма руу харжээ. Нэрээ мессеж бичдэг байсан байж штэ. Солонгыг дөнгөж өрөөндөө орж хувцас өлгчгээд кофе айгалж байтал мессеж ирэв. Харуул түрүүний охины залгсан дугаараас иржээ. Уучлаарай. Тэр охин таныг үргэлж сандаг. Осолд ороод 3 хонж байгаа. Үнэмшгүй бол хуучин байрныхаа гулсуур дор очиж нууцын үзээрээ Минжма гэсэн байсанд солонго гайхахта халуун кофегаа цалгуулan сандалтаа суулаа. Хуучин байрны гулсуурын дорх нууц гэмүү? Тэр бол зөвхөн саяана тэр хоёрын л мэддэг нууц байсан. Алтаач тэр нууцын тухай мэдэхгүй штэ. Гулсуурын дор нууц болдог гэж. Ямар сони юм бэ? Саяана бит хоёрын нууц штэ. Солонго гайхаж балмагтсандаа яахаа мэдэхгүй болж биеэсээ салгадгүй ногоон хормогчтой туулаар хялам хийснэ. Тэр охин таныг үргэлж сандаг. Осолд ороод 3 хонж байна гэснийг дахин уншаад үсрэн бослоо. Охиноо алдснаас хойш солонго машин барихаас зүрхшээх болсон билээ. Жолооны ард суухал юм бол аимшиг ганц үрийн түүнээс үүр давч одсон аимшигт тэр ослын дүр зураг тархинд нь сэргээд ирэх шиг болж айдаст автдаг болсон тул алтаач жолоо орихыг хориглосон аж. Тэрээр хувцас шүүрэн авч хилцээхэндээ юу ч хэлэлгүй гүйн гарлаа. Гадаа гараад дорхоноо такси барьж Төгөл хотхон руу давхиж явахдаа голсуурд орох тэр нууц нь одоо байгаа юм болов? Айгүй бол байрны хүүхдүүд олоод ухаад хайчихсан юм болов? Олон жил өнгөрсөн байх шүү дээ. Энэ Минжма гэдэг охин яаж саяана бит хоёрын нууцыг мэддэг хэрэг вэ? Урт насндаа таны охин байсан гэж ярьдаг. Номин гэдэг хүүхэд байна гэсэн үү? Бас 5 настай гэсэн. Энд чи юу гэсэн үг вэ? Миний охин тэгэд өөр айлд төрчгөөд 5 нас хүрсэн гэж юу? Тэгэд бас намайг мартаагүй санаж байна гэсэн. Ийм юм байж болдог хэрэггүй бурхан минь гэж гайхан эргэлцээр явтал такси төглийн гадаа ирсэн байлаа. Солонго таксины жолоочд хэдэн төгрөг гаргаж өгснөө ч анзаарсангүй мөнгө өгөөд л ухсхийн боосон байлаа. Энэ үеэр Минжма гэмтэл соггийн эмнэлгийн эрчим эмчилгээний тасаг дээр очиж байлаа. 3 хоног нойр хоолгүй охноос агсан альма охиныхоо өрөөний гадаах сандал дээр суун тэр шилэн байшин луу дагуулад очих минь чи аавда даач. Миний охин ээжийг уучлаарай. Охиноо л дотроо хармалсандаа тэр шүү дээ. Ээж нь охиноо алтмааргүй. Миний охин ээжтэйг үлдээчтэй гэж өглөн уйлж хатхуу тэрэн аргадж байлаа. Тэгтэл эмчлэгч эмчин номингийн өрөөнөөс гарч ирв. Номингийн тархинд мөргөлтөөс үүссэн тархины цусан хаванг авсан ч ухаан орохгүй л байна. Даралт нь дэндүү унж эхэллээ. Амин үзүүлэлтүүдийн дээшлүүлэх тариа ээж нь харцны та тайвшир гэд яваад оглоо. Альмагчээ бити уйлда хагалгааны амжилттай болсон юм чинь учиртай. Хагалгааны дараа хүндрэлж алга гэж Минжма анаал
Хүүхнийг аргадан тайтгаруулад охины өрөө рүү хамт орлоо. Цаас шиг цонхиж, толгоог нь цагаан самбаагаар битүү ороосон номин ухаангүй хിവэрэл хөвтөж байлаа. Хагалгаа хийхдээ үсийг хусчихдаг юм байна. Би ч мис заслын совилогч биш болохоор анзаардгүй байж гэж альмаа мүлцэн уйллаа. Минжмаг орлоо нойртоход охины сормоос нь үл мэдэг хэн чичирхэлснэ. Ээжээ сарны туулаа үлгэр сарны туулаа гэж шивнээд нүд нь хар цагаанаараа эргэлдснээ чимээгүй болчихов. Нөгөө ээжээгэл дуудаад байна да. Хэрв тэр ээж нь хүрээд ирэх юм бол ухаан орох юм билүү гэсэн бодол Минжмаа төрж бомбаж ягарсан хацар нь цосгүй мэт ухаа цагаан болсныг харахаар нүд хальтрахаж. Солонго амьдралынх нь хамгийн аз жаргалтай гэрэлт өдрүүд бас хамгийн хар өдрийн дурсамжийг хадгалсан төгөл хотхоныг хараад уртных шиг зүрхэн салгалан чичрэхгүй байлаа. Тэг сэхэж байсангүй. Охиныхоо тоглох дуртай байсан цэнхэр гулсуурын доогуур шурган орж өнөөх нууцыг хайж цастай холдсон шороог самардаж гарав. Тэгснээ гулсуур доогуур хонглын бүр мухарт охинтойгоо хамт нууцаа болсноос сая л санав. Саяна ээжийнхээ хажууд суучгаад хилээ бултаалган нэг юм хайчлан сууж илээ. Саяна миний охин юу хийж байгаа юм гэж солонгыг асуухад ээжээ таны ярьж өгдөг ухаанд бор туулайг зураад хайчилж байгаа. Солонго багтаа чихрийн цаас шилээр дарж нууц хийдэг байснаа санаж охиныхоо хажууд суун хөлстэй хөөрхөн духыг нүнэрлснэ. Хоёулаа туулаатаа нууц хийх үү гэлээ. Ямар нууц? Яаж хийдэ ээжээ? Гадаа гараад ээж нь үзэлээ. Хаврын сайхан өдөр байж бяцхан хувин хүр зэрсэн Саяна хөөрөн дэгцсээр элсэн дээр очиход солонго ил сухан туулаан зургийг тавиад хавтгай шилээр дарж охиндоо үзүүлжээ. Ингээд болчихдаг юм. Дараа нь ингээд шороог нь арилгаад харна. Ээжээ хүүхдүүд миний нууцыг ухаад гаргачвал яах вэ? Гулсуурын доогоор нууцаа хийнэ гэд Саяна гулсуурны доор хүн дээр шургаж байж билээ. Охинтойгоо хамт нууцхийн тоглож байсан тэр өдөр солонгын амьдрал тохиолдсон олон өдрүүдийн дундаас мартахын аргагүй сайхан нэг нь олж ой дурсамжинд нь тодоос тод хадгалан үлдэж илээ. Өндөр нуруулаг солонго гулсуурын дорх хүндэд бараг 3 нугарах дөхөн байж ороод охиныхоо нууцыг хайлаа. Хоёрч газар ухаад юуч гарч ирсэнгүй бүсгүй тэглэж цөхөрсөнгүй бэлэтэ гараараа цастай шороог малцаар нэг хатуу юм тулах шиг болоход зүрх нь ёг хийгээд л явчихлаа. Шилний булан гараад ирэх нь тэр бурхан минь. Лавшруулан шороог нь арилгаад бэлэгээрээ цэвэрлэнгүүтээ хөшчих шиг л боллоо. Шилэн доор Саянагийн хийж байсан туулаа биш. Харин тэр нэгэн хавар Саянаг 5 настайд алтан авч угаалгаж байсан бүдэгхэн гэрэл зураг байх нь тэр. Час улаан пальтотой Саянаг хөтлөн зогсох өөрийнх нь зураг. Минжмаа гэдэг тэр охин юу гэлээ? Ихчээ тэр охин осолд орчихсон 3 хоног ухаангүй байна. Солонго өнөөх зургийг гарган халаасандаа хийгээд гулсуур дороос гүйн гарлаа. Ээжээ гэж чихэнд нь охиныхын дуу сонсогдох шигч болоод явчихлаа. Зам руу гарч такси барих гэж зогсдлаа. Ашгүй нэг саарл пүрүүс ирж зогслоо. Гэмтлийн эмнэлэг рүү хурдлаарай. Замдаа гинт өнөөх Минжмаа руу залгахаар шийджээ. Байна уу? Би солонго байна. Тэр охин яг хаана ямар тасагт хэвтэж байгаа юм бэ? Гэмтэл согогийн төв эрчим тэмчилгээний тасагт 3 дугаар давхар. Би таныг тосох уу? Альма хатгүй хоёрт хэсэгхэн хань болж байгаад явах санаатай бас дотроо солонгыг хүлээцнэн байсан Минжмаа номингийн өрөөний үдэнд сууж байсан аж. Тэгтэл нүд нь орой дээрээ гарсан Альма хаалгаар шагаан пульс нь унаад байна. Эмчиг дуудаарай гिचгээд буцаад орлоо. Яана, бурхан өршөг. Миний бяцхан номин. Тэсэн шүү миний дөө гэж Минжмаа сэтгэлдээ залбирч байх зур эмч сувлагч нар охины өрөө рүү сандралдан пижгэнтэл гүйлдэх хин нэгэн эмэгтэй эмчийн даралт нь бүр унчглаа. Датумо авъя. Хурдлаарай гэх сувлагч нарын нааш цааш гүйлдэх. Авраач дэмчээ гэж уйлах Альмагийн дуу хатна. Тэгтэл эрчим дэмчилгээний тасгар өгсдөг шатаар өндөр өсгийн товшилт сонсогдсноо цав цагаан нэхидэл өмссөн өндөр гойлог эмэгтэй шууган орж ирэв. Солонго ихчүү гэд Минжмаа баярлан өндөлөө. Зураг дээрээс нь харсан тэр сайхан эмэгтэй дөрөөрөө зогсож байлаа. Ихчээ, энэ халаадыг нөмрөд орчих. За, баярлалаа минь дөө. Солонго цүнхээ Минжмаад бариулаад охины өрөөнд гүйн оров. Минжмаа тэр эмэгтэй ээлвээ цүнхийг барьсаар хоцрохдоо урд нь хааны газар
энэ хүнийг харсан ч юм шиг санагдаад байсны учрыг сая л олжээ. Тэдний зоогийн газарт хаяа ирж цонхны хажуугийн ширээнд гав ганцаараа суудаг гуниг шингэсэн нүдтэй нөгөө ганган ихч байсныг яагаад анзаараагүй хэрэгвэ? Орон дээр нь толгой нь битүү болттой хэвтэх бяцхан охиныг хараад яг л Саяна юм шиг солонгод санагджээ. Саяна, миний охин гэсээр солонго охин руу гүйн очиж хүнжил дээр тавиастаа бяцхан гарыг барьж автал зүүн бугуй дээрээ цосон досол шиг улаан мэнгтэй байлаа. Тэр нэгэн өдрийн дорсомж сэргээд ирэв. Саяна урлагийн үзлэг дээрээ өнчин батг дуугаад дуулаад гарч ирэхдээ "Ээжээ, аав яагаад ирээгүй?" гэж уруулаа онжуулаа асууж илээ. "Аав нь хуралтай тарахгүй байна гинэ" гэж солонго охиноо машиндаа суулган гэрийнхээ гадаа иржээ. Охиныг машинаас буунгот урлагийн үзлэгт нь очиж амжаагүйдээ гимшсэн алтай хотхоныхоо хаалгаар машинтайгаа ороод ирсэн билээ. "Ааваа" гэд охин аавыгаа угтан ухсгэхэд зүүн булангаас ирчээрээ орж ирсэн машин түс хідэл хүүхдийг мөргөн хийстэл шидчихсэн тэр аимшигт дүр зураг бас сэргээд ирлээ. "Саяна" гэж солонго зүрх зөсөн муухай ашгараад охин дээрээ очиход бээлийн сугаран зүүн бугуй дээрээ цусаа асгаруулсан охин ухаангүй гулдаан хэвтэж байсансан. Энэ охин Саянагийн хойд нас юм гэхэд огтхон ч эргэлзэхэ болсон бүсгүй сөхрөн сууж "Миний охин, ээж нь ирлээ. Саяна" гэж шивнэлээ. Гайхаж цочирдсан альмаа тэр танихгүй хүүхэн рүү ухс хийх гэтэл хатгүй татан болиулжээ. Солонгийн гар охины хазарт хөрөнгөд ич хэдийн юм шиг номин хөдөлж уруулаа шилэмцснээ нүдээ алгуурхан гихчин нээлээ. Альмаа хатгүй хоёр гайхан өөдөөдөөсөө харлаа. Номинг гинт солонго ээж нь дуутах шиг болоход охин даагдахын аргагүй хүндэрсэн зохио арай ядан нээсэн тэр байлаа. Бүрэлдсэн юмн дунд нөгөө ээжийнхэн дүр тодрон харагдах нь тэр. "Би зүүдэлж байгаа юм болов уу?" гэж охин бодс хийснэ. Зүүд бишийг мэдээд ухаангүй баярлж "Ээжээ, миний туулайг авчирсан уу?" гэлээ. Охин ингэж ухаан оржээ. Яг тэрхэн агшинд Минжмаа солонгод цүнхийг оруулж өгөв. "Авчирсан. Авчирлгүй яах вэ?" гэд солонго цүнхнээс ногоон хормогчтой хуучирсан туулаа гарган номингийн гар дээр тавилаа. "Миний туулаа мөн байна. Саарлгаан" гэж охин хэллээ. Төрүүхэн л даралт нь унж үхэл амьдралын загт оцсон тэр хүүхэд мөн гэж юу? "Ухаан орчлоо штэ" гэж альмаа шивнэн хажуудаа зогсох хатхууг тэрснээ намрын тэр нэг өдөр ганданд очиж охиныхоо тухай ламаас асуухад энэ хүүхэд урд насныхаа ихээс хүн холбоон тасраагүй юм байна гэж тэр ламтан альцсныг альмаа хинт ч хэлээгүй боцоор яваа билээ. Урд насны ээж хүн холбоон тасраагүй ээж гэдэг нь энэ эмэгтэй байсан юм гэж юу? Байц. Энэ бүсгүйг хаана харлаа? Хүш нэрээ тэр өдөр зурхаан датсан руу альмааг орж явахад таас хар цуумсчсан гоник дөрөн нүдтэй их л дэгжин бүсгүй зөрсөн энэ хүүхэн байсан юм биш үү? "Ээж, би таныг зөндөө их хүлээсэн" гэж номинг арай ядан хэлэхэд солонго "Ээж нь ч гэсэн охиноо зөндөө хүлээсэн" гэд охины түхэлдсэн бяцхан цээжийг тэрвэрлээ. "Номио, миний охин" гэд альмааг хашгирахад номин аажуухан өндийн суугаад "Ээжээ наашир" гэлээ. Хоёр ээж толгойн битүү болттой бяцхан охиноо хоёр талаас нь тэрвэрэн мэгшин уйлж гарлаа. Саяхан ухаангүй байсан охин өндийн суучгаад хоёр ээжээ тэрхийг харсан Минжмаа хатгүй хоёр алмаар нь ширтсээр л байлаа. Минжмаа өрөөнөөс гүйн гарч баярлсандаа ичиж ирэлхээж мартчихсан чингүүний хүзүүгээр тэрвэрэн авч "Намаа ухаан орлоо" гэлээ. "Йоо ашгүй дээ" гэд чингүүн хацрын зөөлөн элблээ. Минжмаа сая л сэхэ орж хацраа халуун оргитл ичсэндээ "Уучлаарай, сэтгэл хөдлөж" гэж бовтнон залуугаас холдсноо инээмсэглэн солонго хичээг эренгүүт л намаа ухаан орчихлоо. Өстой сони юм а гэлээ. Чингүүн гинт түүний эмгийг авчирснаа санаж өөрөөсөө салбархан авны цаасанд оролттой юм гарган задлалаа. Минжмаагийн анхны цалингаараа өөртөө авчирсан хайртай эмэгнийх нь өрөөсөн аалган дээр нь гэрэлтэн гэлцэж байлаа. "Минжээ үүнийг таньж гэнэ үү?" "Хүүе, таньж л таараа штэ. Аль эртүүд л эмгий чи өгнө гэд яваал байсан. Албаар мартаад исэн биш үсттэй."
албаарч байж магадгүй. Заримдаа авч гарах амарч чинь. Заримдаа ч чамтай уулзах шалтгаан болгоод өгөхөө болоод аваад явцдаг байсан байхгүй юу? Шал мангар юм. Мангар хүнтэй хамт кино үзэх юм уу чи? Минжмаа одоо чингүүнээр тоглоом юмэр санагдчихаа. Тэгэлдэ мангара гэд тэр хоёр инээлтжээ. Харин номин саарлахын тулынхаа халааснаас жижигхэн түлхүүр гаргаж солонго ээжтэй үзүүлээд ээж энэ миний ягаан дэвтрийг онгойлгодог түлхүүр байна. Миний ягаан дэвтэр байгаа юу гэж ярьж байлаа. Хүний төрөл эргэн мэндэлтэхт эргэлцхийн аргагүй аж. Хайртай дотны хүн чинь хан хорвоогоос атсан ч гэсэн хаа нэгтээ яг л номин шиг мэндэлчихсэн яваач юм билүү. Төгсөв 2015 он Улаанбаатар хот. За энэ зохиолыг бичиж байгаа үед Улаанбаатарыг таарсан нөгөө гэр хорооллуудад интернет ороогүйсэн, гэр интернет тэгэл бусад интернет ороогүйсэн зохиол шүү. Одоогоос 9 жилийн өмнө. Тэгэхээр энэ Минжмагийн гэрт нь нөгөө интернет байхгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Амьдрал бол байнга хөгжиж байдаг. Миний бас нэг зохиол дээр нөгөө нэг хөдөөгийн сумуудад ерөөсө гар утасны сүлжээ ороагүй байгаа тухай гардаг. Тэр бол 2003-4 оны тухай зохиол. Ингээд 10 жилийн өмнө 15-20 жилийн өмнө гэхэд л технологи шал өөр байсан юм бэлээ. Бараг л нин шин түүх шиг л болж байна л та. Ингээд Улаанбаатар зохиолоо анхааран сууж сонссон та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд худалдаанд дууссан байгаа. Тэгээд уран сайхны кино болсон энэ зохиолоо ингээд өнөөдөр уншаад дуусгаж байна. Дараагийн зохиол маань Хотол цагаан гүнж романы 2 дугаар дэвтэр Уулсын домог хотолон гэж их гоё зохиол байгаа. Хотол цагаан гүнжийг уншаагүй байгаа хүмүүс ч гэсэн ойлгомжтой байхаар бодож бичсэн тийм зохиол байгаа. За тэгээд дахин хэлэхэд дэлгэцэн дээр харагдаж байгаа Хаан банкны дансанд маань урамшил илгээвэл маш их баярлах болно. Баярлалаа.